Сайн байцгаана уу? Cherry Book сувгийн Монгол Adventist болон маань энэ удаагийнхаа дугаарыг Хөвсгөл аймгийн Өгөөмөр Цуслангаас үргэлжлүүлж байна. Энэ удаагийн маань зочноор Хэсэг Жаргал маань оролцож байгаа. За Хэсэг Жаргал маань миний урилгыг хүлээж аваад манай Cherry Book сувг надтай хамт ярилцгаар энэ дээрсэн баярлалаа. За баярлалаа. За энэ өдрийн минь төргий бүхнэн тэгээд өөрийнхөө гэр бүл болон өөрийнхөө хийдэг ажлын тухай бид нарт танилцуулахгүй юу? Манай гэр бүл дөрвөлээ амьдардаг, охин хүүгийн нөхрийн хамт бид дөрвөлээ хамт амьдардаг. Тэгээ маань нөхөр 1-10 жил багш хийдэг. Би болохоор тогооч хийдэг. Тэгээ одоо тогоочоо хийхээ болоод жил гарангаар 2 жил болох чинь. Тэгээ хуваараа одоо гаалтайгаа ажиллаж байгаа. Тэгээ бас сүмд яваад сүмийнхээ бас зөндөөх сургалтанд явж цагаан хоол мод янз янзын хоол хийж сурсан. Тэгээ тэрийгээрээ бас зөв эрүүл хоолтонд бас хийж байгаа. Тэгээд манай Хэсэг Жаргал маань нөхөртөө тусалдаг шүү дээ. Сайн дураараа сүмийнхаа үйлчлэг хийгээд аваад явдаг гэсэн үг тийм. Танаа гэр бүл мөрөн сумын маань сүмийг одоо авч явдаг гэр бүл гэсэн. Танаа нөхөр маань библийн ажилтан шүү дээ тийм. Тийм тэгээд бас сүмдээ үйлчлдэг манай би бас ажлаасаа гараад одоо сүмдээ үйлчлгээд хажуугаар нь бас эрүүл зөв хоол бас энгийн хоол тэгээ бас сүмийнхэндээ бас хашаандаа ногоо тарьж бүх төрлийн янз янзын ногоо тарьж бас хоол хийж бас өөрөө гараараа тарьсан эрүүл гоё хүнсээ бас сүмийнхэндээ идүүлдэг. Үнэхээр гайхалтай. Сая танаа дээрээ бит хоёр ч одоо 2 хоног гэж байна. Тэгээд чиний хоолнд орчлоо. Сайхан хоолнд ч орчлоо. Дээрээс нь бас та хоёр үнэхээр ажиллах хүмүүс байна гэдг нь үнэхээр харагдсан. Хийж байгаа зөвсүүдээс нь дамжуулаад тэгээд анх сүмд яаж явж ирвэ? Анх Бурхны үгийг хаана яаж хүлээж авав? Анх удаа сүмд явах болсон шалтгаан нь бол маань нөхөр сүмд явдаг гэдэг надад ерөөсөө хэлдэггүй байсан. Тэгээд маань нөхөр нэг өдөр гівгэн би пастор болохоор болсон. Хоёлаа сүмд гэр бүлээрээ очиё. Ингээд гоё хувцас өнсөд шивад өдрөө очиж өгтийя гэд тэгсэн. Тэгээд би гайхаад яа тийм бол доо гэд ямар ч исэн дагаа за тгийгээд би ч тэр өдөр амар дуртай хувцас өнсөд 2 хүүхдэд дагуулад очсон. Тэгээд сүм дээр ирсэн. Тэгээ ган эрдэн болроо 2 манай Хөвсгөл сүмийн маань хариуцж явж байсан. Тэгээд сүм дээр урж шибат яг нөгөө шинэ жилд өгч ирсэн юм уу да. Тэгээ болроо шибаттаа цуглаанаа дуусны дараа болроо Улаанбаяр хотелд ирсэн. Одоо ингээд энэ дээр ахлаач хэрэгтэй байгаамаа. Та хоёр ингээд ажиллана. Тэгээд чамайг тогооч хийж сонссон. Одоо манай сүм дээр маргааш сүмийн шинэ жил болох ч байгаа тэрэн дээр тослох хэрэгтэй нэ гэд. Тэгээд тосолсон. Тэгээ хоол унд хийж өгөө. Тэгээд анх удаа сүмдээ үйлчилж гисэн дээ. Тэгээ анх удаа Бурхны тухай хүлээж авсан. Анх удаа сүм гэдэг зүйлийн талаар сонссон юм байна тийм. Нөхрөөрөө дамжуулаад гэр бүлээрээ тэгээд гэр бүлээрээ ерөнхийдөө сүм дээрээ тэгээд ерөөсөө тэр цаг үеэс одоо хэдэн жил болж байна тэр цаг үеэс одоо жил гараа одоо 2 жил болох чинь 2 сар дараа 2 жил байна да. Тэгээ ер нь бол удаагүй гэсэн үг юм байна тийм сүмд явж гэхээр. За тэгээд одоо ингээд сүмд үйлчилж явах хугацаанд мэдээж баяр хөөртөө зовлон гонигтай үйл явдлууд зөндөл болж байгаа. Зарим зүйлийн бас мэдэхгүй зүйлсүүд зөндөө болж байгаа хэрэг. Ягаад гэвэл сүмдээ дөнгөж Бурхны тухай хүлээж аваад тэгэл сүмдээ үйлчлээд эхэлсэн байж та танаа гэр бүл ингээд сүмдээ үлдээд сүмөө тэгээд баяр хөөртөө тийм гэрчлэл гэх юм бол ямар зүйл вэ? Хуваалцах. Баяр хөөртөө гэрчлэл гэх юм бол маш их нөө баярт мэдээ сургалтанд айгүй их явсан. Тэгээд нөө надыг мэдхгүй бас чадахгүй юмнууд зөндөө байдгийм байна. Хүн ер нь чадахгүй юм гэж юусоо байдгүй юм байна. Бүх юмыг ингээд суралцаж яхаар айгүй их юм их гоё их юм сурдгийм байна гэдгийг маш их мэдэж авсан. Тэгээд сүмд явснаас хойш би нэг мэрэгчлээ биш юм байна гэдгийг мэдэж авсан. Ногоо тарин барай хийн мэдгүй амар олон их юм хийсээр байгаа. Тэгсэн мөртөө маш их завгүй байдаг. Ажил ихтэй байдгийг мэдэж авсан. Тэгээ бас гоё зөв хоол эрүүл явах хэв маяг хүнийг бас хүнд гоё үйлчилж хүнд гоё анхаарал тавих тэгээд бас хүнийг идгэх тийм юмыг бас маш их сурсан. Тэгээ одоо нөгөө хүмүүс ингээл явхаар энэ хүн маань одоо ямар их юм барьж явна очиод туслаад гэс гэрт нь аваачаад өгчий даа гэд машинаа зогсоогоод аваад явах ч юм уу. Нэг юм бол энэ хүний маань хөлн өвдсөн байна. Ачраа сайхан хөлийн угаагаад бариад өгчий гэд нилээ хэдэн хүнд би бол ингээд явж байхдаа ингээд замаар явж байхдаа ингээд таарж авчирж сүм дээрээ авчирч хөлийн угааж барьж өгчээсэн. Тэгээ тэр хүний маань амар их талархал ингээд дотроосоо ингээд үнэн сэтгэлээсээ баярлсан тийм баяр баясгал нь надаа сэтгэл дотроос ингээд бурхан ямар гоё надаа ийм гоё
юм ийм гоёг мэдрүүлэх юм аа гэдгийг яг нөгөө үйлчлэлийн баяр хөөр гэдгийг баяр хөөр гэдгийг аягүй их мэдэрсэн. Тэгээд бид хоёр баг 2 жилийн өмнө хөвсгөл рүү ирэх хэрэг гараад нэг манай нөгөө үеэл одон аваад нөгөө алдардахын одон аваад тэгээд бид нэр та хэдийг танихгүй ч гэсэн нөгөө хөвсгөл сүмдэрээ хончигээл уцтаал анх та нартай танилцчихсан санаж байгаа бол нэг шүн ирээгүй бид хоёр шүн ирээд яасан. Чи бүр ингээ зөндөө хоол бэлдээ тавьсан. Зөндөө их хоол бүр бууз будаатай хуурга гэл. Тэгэл бит хоёр ямар гоё зочломтгой хүмүүс юм бэ гэл. Тэгээд бас та хэдийг хараад үнэхээр бахархчихлаа. Тэгээд бас сая одоо өчтөр оройч гэсэн ингээл сүмдэр бит хоёр хонж байгаа нэ дээд давхар гарал тий. Тэгээд тэн дээр зөндөө олон массажны юмнууд байна. Тэгээд чиний яг нөгөө үйлчлэлийн баг зэвсгүүд байна. Тэгээд бид бас хараад бас нөхөр утгаар айгу бахархаж ярьж байлаа. Тэгээд бас одоо ингээд чамаас сонсоод үйлчлэлийн баяр хөөр гэдгийг мэдэрч байгааг хараад үнэхээр яг царинаас ч бас мэдэгдэж байна. Үнэхээр гоё гайхалтай. За тэгээд хөгжилтэй үйл явдал гэх юм бол хөгжилтэй үйл явдал гэх юм бол хөгжилтэй үйл явдал гэх юм бол нөгөө би нөгөө янз янзын хоол ингээд тавглаад ингээд тавьчихдаг байхгүй ингээд тус нь тэгсэн чинь нэг өдөр хүрээдэрсэн чинь маа нөхөр би гарчаал нэг хоол авчаад ирээгээд ирсэн чинь маа нөхөр бүгдийг холиод нэгэнт л идэх юм чинь юунд ингэж гоё идэх ингээд бүгдийг холиод тавьсан байсан. Тэгээ яаж байгаа юм чинь ингэж гоё үзэмжтэй харагдаж тавьж байгаа шүү дээ. Чи хүн чинь ингээ үзэмж харж сэтгэл хөдлөл бас байдгийг шүү дээ гэл тэгжсэн. Тэгээ ерөнхийдөө сүм дээр гоё хөгжилтэй юмнууд шинэ жил мэдээ манай хөгчүүд сүм дээрээ ирсэн гоё яриа хөөрөө зөндөө их юм байна. Тийм хүн угаасаа гоё хөгжилтөө гоё бас нөө хүн талархаж баярлсан илэрхийлсэн юмнуудаа бүгдийг хурж ирж ингэж нээлттэй надад ярьдаг учраас ер нь бол хөгжилтэй юм зөндөө байдаг. Ер нь бол ёстой юм нээлттэй сүм санагдсан надад бас гэр барьчихсан те бид нар бас дахиад нөгөө сая 6 сарын 1-нд дахиад ирсэн шүү дээ энэ жил. Тэгэхэд чинь бас ингээ гэр барьчихсан 9 зочтой айл дуртай газар нь хоноороо ороороо гэдэг. Тэгээд бас надад зуунаас нөгөө нэг солонгосчууд энэ төр хүмүүс их ирдэг болохоор манад дээд давхар хоноод байшин хономоор гэрдээ одоо цэвэр агаартай бол агаартай тий гар төлөөд гоё цайгаа чанаад ингээд онороо гэсэн тийм бас гоё 5 тухтай бас байх хүн чинь гоё штэ хаанч очир ингээл хол ядраад ирэхэд нь 5 тухгүй байна гэдгийг би л онцгүй байх гэж боддیں۔ Тэгээ өөрөө ер нь хүнийг гоё 5 тухтай байлаа. Өөртөө ер нь хоол ундаар илбэг гоё 5 тухтай байсан газараа хаанч хинч очисон тийм байвал газараа ер нь мартахгүй штэ тий тийм болохоор тэгээд үнэхээр гайхалтай гэр бүл үнэхээр бахархсаа. За тэгээд та нөхөрт хоёр яаж танилцсан? Улаанбаяр та хоёр анх яаж танилцсан? Улаанбаяр дээр бүр хар багын сургуулийн найз. Оо тийм үү. Манай ээж тий манай ээж нөгөө нэг төрсөн эрэхтэй нэг ангисэн. Тэгээд манай их чинь дандаа Улаанбаяр очиж тоглодог байсан. Тэгээд угаасаа бүр хар багын найз. Тэгвэл бүр хар багын найзууд анхны үерхлээд юм бэ? Тий угаасаа. За тэгэл бүр ястаа насан багын найзууд юм байна. Гоё юм байна тэгэл те. Тэгээд яагаад чам сүмд явдаг гэдгийг хуваалцдаггүй байсан юм болоо? Эднэрээ нөгөө нэг сүмдээ явах нөгөө сургуулаа тараал нөгөө ангих нэрээ нийлүүлээд хитэн банд нар л явдаг байсан юм шиг байгаа. За. Тэгээд яг хөө тэднээд сүм дээрээ очиж явчаал тэгэл нөгөө манай их чи ахынд очиж бөөнөрөө тоглоно. Тинчээ чин ДСМС тэр үед нөө твэг мэгэл тоглодог байсан. Тэгээд нөгөө борцог хувааж иддэг гэсэн. Тэгээд оюутан болоод явал оюутан болчоод битээр нэг хэсэг Улаанбаяр битээр оюутан болчоод Улаанбаяр битээр нэг хэсэг бас уулзгаа болцсон. Би чинь энэ чинь үлдсэн. Улаанбаяр оюутан болоодсэн. Тэгээд хэдэн жилийн дараа эргээд хоёлоо уулзаад бас хамт амьдарч ирсэн. За тэгвэл бас их сонирхолтой юм байна. Тэгвэл та хоёрын гэр бүлийн түүх гэх юм бол бүр багын найз нөхдөд. За Библийн дуртай ишлэл түүх гэх юм бол Библиэс нөгөө Библийн нөгөө хайрл гэдэг юмнээс бас яадаг. Тэгээ бас нөгөө юу гэхээр зүрх сэтгэлээрээ тий үйлчил гэдэгдээ бас их гоё надад таалагддаг. Угаасаа та нарын өвс үнэхээр харагдчихсан. Яг ингээд зүрх сэтгэлээрээ үйлчилж байгаа нь үнэхээр харагдчихсан. Тэгээд хэрвээ одоо чиний амьдралд итгэлийн амьдралд ч байгаа нөлөөлж байгаа хин нэг хүн одоо ингээ итгэж хүмүүс чинь бие биендээ нөлөөлөл болж амьдардаг. Бие биенийгээ урамшуулж одоо бие биенээсээ суралцаж амьдардаг тий Бурхны үгийг хуваалцаж амьдардаг. Тэгвэл чамд чиний амьдралд нөлөөлж байгаа хүн нөлөөлдөг хүн чи хэнийг хэлбэ? Пастрын эхнэр тэгээд болроо одноо паструудын эхнэрүүд ерөнхийдөө аягүй их зөвлөгөө өгдөг. Бас тэднэртэй бас их маш их баярлдаг. Тэгээд мэдгүй чадахгүй юм дээр дандаа тусалдаг. Бас
байнга асууж агараа нээлттэй агараа гэдэг. Тэгээд тэдрээс айгүй их юм асууж маш их юм сурж авдаг. За тэгээд үнэхээр пастор ихнүүд чинь бие биендээ бас үнэхээр яг дэмждэг Дэмждэг, хоорондоо ярьдаг, ярилцдаг, сайн муугаа хуваалцдаг, зөвлөгөө өгдөг, бие биенийхээ төлөө залбирдаг. Тэгээд бурхан дотор нөхөрлөдөг гэсэн үг тийм үү? Тэгээ бас нөгөө хот ороод бид нөгөө сургалтын цаад шүү дээ. Тэгэхээр пасторуудын хотын пасторуудын ихнэр хөдөөнс ирсэн ихнэрүүдээ бүгдээрээ нөгөө хоолнд оруулаад ширээ тойр суугаад бүгдээрээ гоё ярилцдаг. Бас тэр нь надад амар их таалагддаг. Тийм тэгээд хөдөө орон нутагт байгаа бас нөгөө пасторуудын ихнэрүүдээс хол те байнга очиод уулзаад байж чаддгүй юм чинь гэсэн тийм юугаар уулзж ярилцдаг. Тийм нөхөрлөж бас айгүй гоё юм ярьж бас зөвлөгөө өгдөг бас баярлалаа. Тэгэхээр удирдлага маань гэсэн үг юм байна тийм. Удирдлага маань ерөнхийдөө эмэгтэйчүүдийн тэр хилцс тэр удирдлага маань ерөнхийдөө айгүй эмэгтэйчүүдтэй пасторуудын ихнэрүүдэд анхаарал тавьдаг гэсэн үг. Тэгэхээр гахалтай байдаг. За хэрв чи хэн нэгэн хүнд бурхны тухай одоо ингээд хэн нэгэн хүнд ингээд бурхны тухай хэлье гэх юм бол бурхан яг хэн бэ гэж ингэж тайлбарлая гэх юм бол чи юу гэж хэлэх вэ? Бурхныг нэг үгээр тэгэх юм болов тий зүрх сэтгэлээсээ бүх юмд л хүлээцтэй ирэх юм бол тэр бүх юм нь угаасаа бурхан ивэд юм аа. За бурханд хүлээцтэй хандах юм бол бурхан ивэд юм аа зүрх сэтгэлээс хандах. Цаг хугацаа бас зөндөл их орно л да тэрийг бас хүлээж авах те. Тэгээд угаасаа тэгээд бурхан дотор ингээд бүх юмыг Библийг судлаад бүх юм ингээд хараад ингээд яаж аяндаа л тэгээд гоё зүрх сэтгэл тайван амгалан бүх юм гоё болдог юм аа. Тэгэхээр гахалтай байна. Тэгээд би бас нөгөө баярт мэдээ түгээгч мишнэрийн ажил хийдэг байх үед манай адвентист сүмийн эмэгтэйчүүдийн хилцс бас ингээд манай захирлын ихнэр нь ингээд бидний ингээд удирдаад бас ингээд яг одоо чиний хэлж байгаа шиг ингээд анхаарал тавиад эмэгтэйчүүдтэй анхаарал тавьдаг, пастор ихнүүдэд анхаарал тавьж янз бүрийн сургалтууд явуулдаг байсан. Тэгээд тэр бол үнэхээр бас үнэхээр сайхан дэмжлэг болдог байсан. Тэгээд ер нь бол бид нар адвентист сүмөөрөө бахархах маш олон зүйл байгаа тийм маш олон зүйл байгаа. Эрүүл мэнд байна, нөхөрлөл байна. Тийм. Эрүүл мэнд зөв хоол, нөхөрлөл те би биендээ гоё бас урмын үг хийж бас хийж байгаа юм айгүй их дэмждэг тийм. Тэгээ бас мэдээж чи бас нөхрөөрөө бахархаж байгаа тийм маа нөхөр мундаг маш бүх юм дээр бахархдаг нөхрөөс маш их баярлдаг. Бас ийм гоё бурханы үг сонсож бас бүх юм мэддэг ийм гоё бас юмд авчирсан бас бурханд үйлчлэлтэй байгаад бас завгүй байгаад бас бүх юмд дэмжиж мэдхгүй чадахгүй юмнуудыг бас хэлж өгдөг маш их баярлалаа. Яг тэгж байгаа хамтдаа гэрүүлээрээ хамтдаа үйлчилж байгаа болохоор энэ хүртлээс миний урилгыг хүлээж аваад энэ хүртэл энэ газар ирээд бид нартай хамт ярилцсанд баярлалаа. За тэгээд одоо хоёулаа хамтдаа манай үзэгчдэд баяртай гэж ярьцгаа өндөрлөе тийм үү? Баярлалаа. Баярлалаа.